Эмэгтэй анхудаага онлайнаар танилцсан үнтэйгээ балзааныхаар олов. Балзааны залуу 160 см өндөртэй байна гэж бодсонгүй. Бүр санал дээр суухын тулд өсөрт суув. Дөрвөө байгаагаа нуухын тулд тэр инээн зөөлөв. Чи намайг ийм ахын байна гэж бодоагүй юу? Гэвч би чамд мартагдчихгүй дурсамж өгнө. Тэр хүний нууцлаг өөртөө ихтэй байдлаа нээхэд төргөө. Би тоглоагүй анчны амьдрал шууд л өөрчлөгдөх болно. Би цагийн дараа онгоцоор нисэх болох уу? Түүнийг ингэж чадна ч гэж төсөөлсөнгүй. Аюултай адил явдалтай парашют уналт хоёр хүний зайг шууд л артууллаа. Энэ шинэ ертөнцийн хаалганы эсэм мэд санагдав. Ад жаргалтайгаар эргэжтэйтэй ярилцаж байна. J'ai pas les mots. Quand vous les aurez retrouvés, appelez-moi. Эний баяртайгаар яв. Гэвч эний никийг боцоор л байв. Тэр өөрөө залгах хэсэгтээ эргэлдэж байв. Харин тэр үед нэг гадаадад ажиллаар явж байлаа. Тэр маш сайн барилгын инженер. Алдартай дөрөв театрын өргөдөлтийг хийж байв. Энэ үед Эний залглаа. Никийн өрөнд баяр хөөр тодлоо. Өнөөдөр тэр Парис руу буцаж ирэхдээ Энийг орой олцохоор оров. Эний баяртайгаар зөвшөөрөв. Орой түүнийг Никийн жолооч үдшийн наран дээрх бомд руу хөргөж дараа нь орхигдсон үйлдвэрт удаан хүлээсэн нэгтэй болцов. Ник түүний гараа сүтэлж явсаа хөмөр хаалганы өмнө ирэв. Өрөөнд орсны дараа Эний ихэд гайхав. Тэнд үнэхээр сонин өвөрмөд жижиг ирж байгаа байв. Одны гэрэл шиг сүүлчийн нар жаргах мэт үдцэглэнтэй гэрэлтүүлэхтэй. Мөн тэдний хоол идэг тоогож өдөр бүр өөрөөр мөн цэсэн тогтмол биш. Гэхдээ үнэхээр гоё амттай. Хоол идэх үед аятайхан уур амьсгал үүсгэхийн тулд Ник инээдтэй юмарч эхлэв. Эний ч бас сэтгэл хангалуун баясгалантай байлаа. Никтэй өнгөрөөсөн өдөр бүрэн гайхалтай шин зүйлсээр дүүрэн. Энэ нууцлаг мөнгөтэй эрхэмсэгээр үнэхээр дайжгүй. Эний түүнд гүнзгий татагдав. Ник түүнийг гэрлэн хөргөж өгөөд хараар дөрөвнүүдэд харсаар уур амьсгал аятайхан тавин байв. Эний нэмсэглэн үнсэд гэрлөгөө оров. Гэртээрээ тэр саяхны амттай жаргалтай мөчүүдийг бодсоор нөгөө талаас нэг ч бас маш жаргалтай тэр дараагийн уулзалтаа төлөвлөж хүүгээрээ ямар хувц өмсгөө сонголоо. C'est bien ou pas? T'as une internet? Гэсэн ч намхан харагцсаар л оройн тэр нэнийг үдшилэгт өрөв. Иргэн таринд олон хүмүүс бүжгэлж байлаа. Энэд өөрийн хүүгээд хэвэрсэн мэт санагдав. Ник түүний мөрөнд ч хүрэхгүй. Энэд баг зэрэг эвгүй санагдсан ч аз болоход дуун солигдож тэрнийхэн гараас тавин хөнгөн хөгжөнд бүжгэлв. Ник ч мөн бүжгэлж тэр хоёр бүжгэлзэх тусам илүү гоё болов. Маш хөвгөлтэй байлаа. Гэхдээ харахад Ник замын уулзар зогсоод энийг шийдвэрээ гаргахыг хүсв. 12 үргэл харилцаагаа дуусгана. 100 үргэл шүнийг хамт өнгөрүүлнэ. Эний юу ч дуурсангүй. Тэгж түүний энэ үрний нэмсэглэл бүхнийг хэлв. Тэр хоёр нь Никийн гэрт ирэв. Эний туун их зогцсон байлаа. Гэвч тэр гин тал руу хараад хэсэгэн зогт тусав. Ник түүний эргэлзэж байгааг мэдрээд түүний нүд рүү харав. Эний нүд рүү хараад тэдний харц мөргөлдөх үед тэр Энийг хайрладаг гэдэгтээ итгэлтэй болов. Эний өөрөө өсөө тэр хоёр шөнийг өнгөрөөлөв. Дараагийн өдөр Эний зэрэгэд Ник аль хэдийн ажилдаа явсан байлаа. Энигийн хажуу захидал үлдээсэн байв. Эний уншиж чаад нэмсэглэл тодров. Өглөөний хоолоо идэж байх үед Никийн хүү түүнийг харж чаад хажууд нь нэрч тэр хоёр ярьсан. Oui. Alors je me suis réveillée, il y avait tout ça de préparé. Ça, c'est mon père. Il veille toujours à ce que personne ne manque. Энийг сэтгэлгэн хөрөө. Ник бүх зүйлсээ сайн зохион байгуулдаг. Харьцаа халамжинд бүх талаараа төгс. Тэр ийм төрлийн эрчүүдүүд дуртай. Гэвч Энийг өчигдөр Никийн машин сууж байхад нь хуучин нөхөр нь түүнийг харчихв. Маргааш нь тэр оффист нь ирж хэлв. Тэр нэг машинаасаа өндөртөө шалахгүй нэг одоо олчихжээ. Найз нь тухай сонссон даруйдаа түүнийг үнэхээр хайртай болсноосыг асуув. Эний багахан сандран үнийг нэцав. Тэр миний найз л биш ээ. Бид хоёр зүгээр л болцсон. Ямар сэтгэл хөдлөлсөн зүйл байхгүй. Ça va, tu n'as pas honte? Honte de quoi? Bah qu'il soit. Энэ үг Энийг хатгав. Тэрнээс та үннээ хэлв. Тэр нэгтэй байх үед тэр түүнийг үнэхээр харилж байсан. Гэтэ салсан үедээ энэ нэстэ утгагүй санагдсан. Эцсийн эцэд бүхэл охид өндөр цагаан мартай хүмүүстэйгээ уулзсан мөрөөддөг. Түүний сэтгэл маш их хэрэлдэж, баяртай гимсэн байдлаар нэгт бэлэг авахар төлөвлөсөн. Гэвч хуцнууд нь хит том байсан бол тэр хүүхдийн усны илүүрт орж хувц сонгох үед илүү ажилдаа энийг хүүдээ худалдаж авч байгаа юм байна гэж андуурав. Тэр ямар хувэ өндөр биш ээ. Насныхандаа харьцуулахад намхан 10 настай хүүхдээ хувц авах уу? Тэгээ. Эний дахин нэг удаа худлаа хэлхээс аргагүй болов. Орой тэр Никийн гэрт